32 хоногийн хугацаанд 3000 орчим километрийг туулсны эцэст Хөвсгөл далайн эрэг дээрээ ирлээ. Хамгийн ихний дугаараас ахуулаад энэ хүртэл үзээд явж байгаа бол энэ хугацаанд хэрхэн яаж замын унаанд дайгдан олон зуун километрийг туулж ямар олон гоё адал явдалтай учирсныг та хэд маань мэдж байгаах. Одоогоос 3 жилийн өмнө хамгийн анхны өргөжтэй аяллаараа Хөвсгөл далайн эрэг дээрээ ирж илаа. Анх тэр аялал гарахаас өмнө олон хүмүүсээс ганцаараа тийш аялах нь маш их эрсдэлтэй, аюултай гэх мэт олон сөрөг сэтгэлдлүүд ойр дотны хүмүүсээс маань ирж исэн. Мэдээж миний хувьд аялалд гарахаас өмнө яах бол, ийх бол, аюултай зүйлс болчих вэ гэдэл их л санаа зовж айж илаа. Гэхдээ тэр бүх хүмүүсийн цуу ярианд нийтлээд энэ замаасаа буцахыг огтхон ч хүсээгүй. Яагаад гэхээр айдас гэдэг зүйлийг бодоод үзье л да. Бид өөрсдийн оюун бодол төсөөлөлтөөр бодол санаагаараа айдас гэдэг зүйлийг бий болгож байгаа. Айдас байлаа гэд ямар ч зүйлийг огт хийж болохгүй гэсэн үг биш. Тэр бүх сөрөг бодол мэдрэмжүүдийг даван туулаад магадгүй би 10 жилийн дараа, 20 жилийн дараа 30 40 нас хүрэхдээ харамсахгүй тул энэ өдөр бодоод өсөж, зорж, мөрөөдөж буй зүйлийнхээ төлөө алхам хийж урагш алхах нь чухал юм шүү гэж өөртөө хэлээд л анх өргөчөө үрээд аяллаа замдаа гарсан юм да. Яг энэ мөч миний амьдралыг маш их өөрчилсөн. Энэ хорвоо ертөнцийн дээр бидний уулзч амжаагүй олон сайхан хүмүүс байдаг гэдгийг ингээ 2007 сарын 23 энэ сайхан батгчгүй өдөр хэвтүүлээ сайхан дурсаж бүтээцгээд ирүүлэг сайн тав хүмүүсийн өрөөё. Өөрсдөө хүмүүс учирдаг юм шиг. Энэ сайхан газар тэгээд дахин ирсэн баярлалаа. өөрөө хүртэл хамт явсан ахтай баярлалаа. Баяртай. Баяртай гэлээр аанд уу? Баяртай. Хөвсгөл аймгийн Цагаан өр сумын Уйлхан багийн нутагт ирсэн байж байна. Өнөөдөр бол даян дээрх агуурууга явах гэснээр болчлоо. Монгол их орны энэ үзэсгэлэнт байгаль, энэ агаар, өргөө удам тал нутаг ямар гайхалтай болохыг байгаль их дэлхийн хажууд энэ очроо гэдэг зорилго ямар өчүүхэн болохыг анхны энэ өргөжтэй аяллаасаа мэдэрсэн бэ. Анх аялал гарахаас өмнө бусад хүмүүсийн хэлжсэн тэр бүх сөрөг мэдээлэл сэтгэлдлүүдийн нэгэнтэй ч би таарсангүй, муухай зүйлс болоогүй. Энэ бүх зүйл хүнээс өөрөөс нь буюу хүн юу бодож, юу төсөөлөхөөс л шалтгаална. Тийм болохоор бусад хүний бодол, сөрөг хандлага, сэтгэлдлүүд чиний хамгийн ихээр хийхийг хүсэж байгаа зүйлд нөлөөлөхийг хизээж битгий өөртөө хүлээн зөвшөөрөөрэй. Өөртөө үргэлж итгээрэй. 20-30 жилийн дараа харамсахгүй тул яг одоо л алхам хийж өөртөө сайхан дурсамжийг бүтээж юунд ч битгий харамсаарай. Окей. За ингээд 3 жилийн дараа Хөвсгөл далайн эрэг ирж байна. Далайн эрэгтэйг ойрхон майхангаа бариад хоолундаа идээд өнөөдөр эртхэн унтаж амарна. Өглөө мөрөнгөөс гараад 2 машин дамжин сон хич хайкинг хийж энд ирлээ. Сүүлийн сарын хугацаанд маш их ачаалттай явж байгаа болохоор нойр хоолоо зохицуулахыг хичээж байгаа. Хамгийн гол нь өвдөж л болохгүй. Үүний хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд. Энэ хугацаанд нэг л удаа ханаа төрч халуурсныг эс тооцвол энэхүү аялал маань бусдаар ямар ч асуудалгүй сайхан яваад энэ хэрэглээд ирлээ. Мэдээж энэ зам туссан бүх хүмүүстээ зөндөө их талархчихаа шүү. Далайн давлгаан чимээ янз юм байна. Сарны гэрэл бол гоё тусчихсан чинь байхгүй болчихлоо шүү. Баяжаараа. Энэ чимийг сонсож байна уу? Гэт нэг тийм мотор дуурайд байгааз. Намайг баривчлах чам болов болохгүй газар нь бууцсан гэд. Намайг баривчлах чиж магадгүй ш. Далаанд дээрэмчин над дээр иржээвэл яах вэ? Тэг намайг баривчлаад шууд усоохсон тэр суулгаад аваа өвчүүл яах вэ? Гэж бодлоо. За тийм дэшээ зогсчлоо. Марц ийшээ юу? Надтай бол нөлөө ойрхон зогссон. Тэгэхээр намайг л баривчлахгүй юм шиг байна.
За буцаад унтлаа. Сайн нэг жоохон айс юм аа. Тэгээд бас энэ цаагаар бас жоохон хүмүүс байх шиг байна. Түрүү энд нэг жоохон сухтуу нөхдүүд ирсэн. Өсөнд орч мороод байсан. Нуурын чимээ үнэхээр чанга сонсогдож байна. Чих ингээ царигтлаа авчих шүү дээ. Өнөөдөр жоохон дахиад даарч хонч магадгүй юм шиг байна. Яа тэгэхээр хөвсгөл далаач аимшигтай хөтөр газар усан чөхөйтэй шөндөө бас маш хөтөн газар. Тэгээд одоо битггүй. Тэгээд унтахаас өөрчлөлтэй. Ажиллах байхгүй шиг хонти. Бай. Хум биш. Ааруул. За. Өглөөний мэнд. Майхныхаа байрлалыг өөрчлөөд өмнө байрлажсэн газраас баруун тийшээ нэг 20 м зайд барьчлаа. Энэ арай гой сүүдэртэй, дээрээс нь жоохон тэгшин газар барьчлаа гэсэн. Энэ цаатлын вип бол тасархаа байгаа сте. Энэ шиг бол маргааш өглөө нар мандах мөчийг эндээс харна гэсэн. Тэгвэл бүр гоё харагдана. Сая анх барьсан тэр доор болохоор жоохон тийм юу жоохон дали газар ахгүй. Тэгэхээр ингэ нэг нараа жоохон дали харна гэсэн. Тэгэхээр одоо нараа тэгших аа. Yeah. Risk. I'm not looking for it. За бүх юм зэгцэндээ орсон. Бүх юм зэгцтэй дуусчлаа сая. За ийшээгээ ингээд хөвсгөл нуур байна. Далайн давлгаан чимээ. Нар энэ дээр байгаа. Нэг юм доо. За миний хамгийн хайртай хөвсгөл далайн Монгол улсын хойд хэсэгт Хөвсгөл аймагт далайн түвшнээс 1647 м-ийн өндөрт оршдог цэнгийг хүстэй нуур. Энэ нуур нь Монголын хамгийн их эзлэх үнэтэй хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуур нь дэлхийн 17 эртний нуурын нэг бөгөөд 2 сая гаруй жилийн настай хэмээн тооцоолсон байдаг. За нийт усны эзлэх үн нь 381 км3 байдаг нь дэлхийн цэнгийг усны манайха дэлхийн шүү. Дэлхийн цэнгийг усны 0.4%-тай тэнцэн.
сүйтэй цай уусан чи амар орж шít. Би сая хоошоогоо зам руугаа ойртоод нэг дэлгүүрийн зоогийн газрын өөдөнд ирсэн байна. Энд яах ч ирсэн бэ гэхээр шүн дам шогт бас жоохон даарад байгаа байхгүй юу? Тийм амар дарахгүй ч гэсэн өглөөгөр жоохон даарж байгаа. Тэгээ би энэ айлаас хүнжил байна уу гэж асуусан чинь нэмэлтээр нэг хүнжил байвал төр зээлээч гэж асуусан чинь ер нь бол хүрэлцээгүй байгаа бүх кампууд нь бууцсан болохоор илүү хүнжил байхгүй гинэ. Тэгэхээр хөнөөшин дахиад даарах магадaltaй. Тэгээ одоо яг даарах ёстой бол даарыг. Даарах ёстой бол даарад өгнө. Хөвсгөл нуурт 46 гол горих цутгах бөгөөд ганцхан эгийн гол их авч орсон сэлэнг мөрөн цутгах нь за тэгж явсаар нийт 1000 км зайг туулан байгаль нуур цутгадаг. За байгаль нуур болон хөвсгөл нуурын хоорондын шууд зай нь ердөө 200 км байгаа. За жанхад хоолж байна. Өдөр болгон борц идэх гэж юу байх вэ? Бас нэг шүлтэй устай нэг махтай шүлтэй хоол идэж мэйл шүү дээ. Их ч танд нэмэлтээр нөмрүүлчихдээ нэмхэн хүнжил юм байгаа юу? Төр өнөө шин нөмрүүл маргааш аваад ирэх. Би дам шогтой явж байгаа байхгүй. Тэгээд шөндөө бас өөрөөр жоохон даарад байна. Тэгээд нэмхэн байсан ч болно хамаагүй. Тиймэрхүү юм байгаа. Байгаа юм уу? За байгаа гинэ. Яа, янз жил байна да. Энэ бэмбэр юу лээ? Пэрших юм уу? Зэз. Пэрших байна. За энэ хүнжлийг чинь өнгөрөөл баг шин саунд орох суучих юм шиг биш байна. Амар шүү дээ. Өглөөний далаар гүйж ороод. Йоо, за манайхаа энэ хүнжил бүр юу юм бэ? Бараг 3-4 давхар хүнжил шиг зузаан хүнжил авчлаа. Баярлалаа гэж. Зүгээрээ. Зүгээр үү? Зүгээрээ. За яаштай цагаан орцоо. Хол очиод гарах гэсэн чинь тас харах болсон байх юм. Чон баавга байхгүй юу? Байхгүй юу? Чон баавга гайг байгаа. За баавга. Нуурын далаан дээрэмч гэж байгаа юу? Баавга байгаа. Баавга байгаа юу? Баавга байгаа шүү. Баавга далаан дээрэмч. За. Баавга харин. За баавгатай үзэлцэнэ. Чи дараа л өмхөрүүлж байгаа л идэндээ. Яа. Би ч өөрөө бас баавгатай үзэлцдэг л дээ. За цагаан урцаагаараа. Яа, за баавга байгаа гэж шүү. Би чи энийг энэ малгаагаа өмсөхөөр баавганаас татгаргүй л болно шүү дээ бас л. Цаадах чи ер нь баавгаа шүү дээ. За ийшээ явна идэл. Хоол идэх гэж 20 минут болсон ч л гадаа харах болсон шүү дээ. Нуурын эрэг хийн явдал байгаа да. Энэ юус юу ч харагдахгүй байна. Миний энэ гэрэл саж байгаагийн явдал. Цаашаага нэг хөрх явна. 10-20 минут талах шүү гэж. За майхан дээр ирлээ. Ийш минимум майхан нэрээ. Яан. Ганцаар одоо айдгүй махтай юм. Энд одоо юу хийж байгаа юм бэ чи ганцаараа? Нара. Яг нуурын хажууд байна. Хүн тэр чамайг дээрлэхсэн үү? Хүн тэр чамайг дээрлэхсэн үү? Дээрлэхсэн. Хаана? Баавга ирсэн гинэнд. Баавга хаана? Нэгэд өнөч чи. За энэ хүнжил бол нэрэ. Янзын хүнжил байна уу? Бараг зузаа 5 давхар хүнжлийн үрцэн шиг л унтах юм бэ. Наахгүй. Нэг давхар нин заяа. Та хэд ингээд өргөнийг хартаа. Янзын моостэй тэнгүүтээ энэ дээр дахиад давхарлаа дахиад энийг ингээд хоёр нугалцсан. Тэгэхээр энэ бол өнөө шөнийн хүүтэй гарыг хизээж нэгтлэхгүй. Дээрээс нь миний мишок байгаа. За хөвсгөл далайн эрэг дээр ирээд одоо 2 хоног ч байна. 2 дахь шин. Тэг яагаад ч юм мэдхгүй хөвсгөл далайн эрэг дээр ирсэн чинь ингээд гэртээ ирсэн юм санагдах юм. Би ч бол ингээ майхантай хөдөөөр ингээд тэг ой модон донд ганцаараа онохтой ер нь айдаг байхгүй юу. За юу лээ те энэ тэндээс
нөгөө араатай амтан тэгээ янз бүрийн хүн амтан гараад ирэх хийгээд бас тийм айц бодлууд бас зөндөө орж ирдэг. Сайн ч гэсэн завханд явж байхад би зөндөө олон удаа ингээд ганцаараа байханд онсон мухартын гол дээр тэгээд улагчны хар нуур дээр хэлсэн цөлд ингээд нуурын дээр ганцаараа л онж байгаа шүү дээ. Тэгэхэд би яг сайн унтаж амраагүй байхгүй юу. Одоо чинь улагчны хар нуур дээр би бол 3 өдөр майхантай унтахад би үнэхээр сайн унтаж амраагүй. Шөнө ингээд 5-6 удаас хэрнэ. Тэгээ маргааш өдөр нь унтъя гэсэн чинь ингээд сайн унтаж амарч чадахгүй. Тэгээ бас тэнд бас жоохон нэлээд ачаал ихтэй явсан. Тэгээ Хүсгэл далайн эрэг дээр ирсэн чинь ингээд яг гэртээ ирсэн юм шиг заяа. Бүр ингээд айхгүй. Би сая нуурын эрэг дээр хав аранхууд ганцаараа жаал дуу сонсож суулаа. Тэгээд нэг гэртээ ирсэн юм шиг, юм аюулгүй юм шиг тийм мэдрэмж энд ирснээс хойш ингээд юм бол мэдэрч байна л да. Тэгээд яагаад тэгэхээр миний хамгийн хайртай газар л да. Тийм болохоор тэгээд байгаа юм болов сонин би ингээд шүнч ингээд би камерын өмнө ярьж чаддгүй майхан дотроо. Тэгээд гэрлээ асаачаад ингээд майхан дотроо яриул бас айгаад байдаг. Энд тэндээс бас янз бүрийн болчих вэ гээл. Одоо ямар ч тийм айц салга. Нэг айц салгаад өнөөш нь бас гайгэрт унтаж амархан. Тэгээд унтцгаая да. Унтъя да. Тэгээд хүнжил авцсан. Тэгээд өнөөш нь бүр гоё унтна. Зузаан хүнжилттэй болохоор шин нам нок явна. Шууд нок. Би өглөө 9-10 хүртэл унтнаа. Ойрд ингэж унтаагүй. Тэгээд дулаан хүнжилттэй юм чи шин сэрэхгүй бах. Шууд нок. Доороосоо даарахгүй. Нараа. Ингээл нок штэ. Тэгээд гадаа цаг агаар бол айгүй гоё байна. Үйл алга ингээд битүү одтой. Тийм болохоор шин бороо орохгүй. Яг өглөө үүрийн 4-5 цаг үед хяруу унаад нэлээд агаарын чийг доош унах болохоор тэр үе жоохон даарах бах. Бусдаар бол бүх юм окей. Тэгээд энэ хүртэл үзээ явж байгаа хүмүүстээ баярлалаа. Тэгээд дэлхийн айлч өнцөг болгон бүрээс үзэж байгаа та нар энэ бичлэг жоохон ч гэсэн таалагдсан бол subscribe дараад лайк дарахаа бити мартаарай. Лайк дараарай. Бас subscribe заавал дараарай. Subscribe заавал дараарай заяа. Тэгээд хэвлээ маргааш уулзцаая. Тэгээд саяны хэлсэн даалгаврыг биелүүлээрэй та. Би тэгээд ивэл та дахиад маргааш өглөө нуур үзүүлнэ шүү. Сав дарчих юм бол. За bye guys. See you tomorrow. Хүсгэл далайн эрэг day 2. Good night from my хайртай газар. Bye bye. Пу. Энэ бол миний хамгийн хайртай газар. Зүгээр л Деважа. Энэ далайн давлгаан чимээ, далайн өнөр, модод, шовууд, цэнхэр туяа татах далайн өнгө энэ бүгд энгийн мэт боловч үнэхээр гайхалтай. Би нуур ус далайтай ойр байх үедээ гоё тайван мэдрэмжийг авдаг. Аз жаргал гэдэг зүйлийг өөрт байхгүй, алс холоос хайгаад байх хэрэггүй. Харин надад яг одоо энэ мөчөд зөндөө их аз жаргал бий гэдгийг байгаль их дэлхийтэйг ойр байх үедээ би илүү их анзаардаг. Энэ мөчөд амьд эрүүл сарвал байгаадаа би зөндөө их талархаж байна. Чамд ч бас энэ мөчөд зөндөө их аз жаргал байгаа шүү. Давлгаан дээр йог хийлээ. Нурууныхаа булчин соллоод тэг нуруугаа амраах зорилгоор өглөөний дасгал дуслаа. Тэгэхээр одоо өглөөний цагаа уцгаая. Үрсэж байна. Өглөөний цайндаа майхан тэнд байгаа. 20 м зай байх. Тэр одоо тийшлээ. Зя өглөөний цайндаа цаг одоо өглөөний 10 цаг 30 минут болж байна.
Хайрын шүдэнц. Бүгдийг нь одоо түүхээс цагаа зөгч. Гадаа жоохон салхитай байна. Тэгээ унтраад. Оо! Газар хүсцээ. Яхаа болтой. Эсвэл энэ авир жоохон юмтай газар юм болов. Тэгээд гал асахгүй гэж магадгүй. Тэгснэ 2 онц байдаг ш. Юм бол байхгүйсэн. Янз бүрийн чөөгийн сүнс мүсүүд байхгүй. Байсан бол юу гэж бодох вэ? За газаа өгсөн. One more. Оо. Салхи хиндээс оолохоор чиг хааж байгаа. Ахгүй. Тэсвэр бүр ингэж авчаад. Одоо газ бол орж ирж байна. Оо за одоо асчлаа шүү дээ. Ингээл өгч байсан юм шүү дээ. Энэ авчаал. Тэг ингээд өгсөрчдөг энэ аюу амарнараа. Зя. Окей. Йоо. Газ бэлддэг асаах гэж зүгээр. Сая юу болох вэ? Атмед ч юм. За ингээд нэг буцлангууд нь энэ арцаг хийх юм. За ингээд хүлээгээ сууж байна. Тэгээд өнөөдрийн өглөөний цайнд би өчтөр орой энэ хойдлын дэлгүүрээс Наша марка гэдэг бичээ авсан. Тэгээд энэ пирши авсан байна. Энэ пирши бичээрийг өглөөний цайнд айднаа. Тийм байна. Өөр угаас идэх юм байхгүй. Эсвэл энэ миний мод зот хийчих юм уу тийм. Энд 3 10 байгаа. Энэ 10-ыг болохоор би завхны тусан цэнгэлээс авсан. Тэгээд цай майнда халуун юмд хийж идэв байхгүй юу? Шууд идэхлээр хатуу шүдэндээ аппарат болохоор би идэж чадахгүй. Тийм болохоор жоохон цайндаа жоохон амд оруулах маягаар нааруул хийж байгаа. Энэ нааруул надтай бараг 2-3 мянга км аялчлаа зоригч. Энэ одоо яасан дуустгүй. Өглөө болгол нааруулыг цайндаа хий. Дуусахгүй юм шүү дээ. Наартай бас бороотой солонготой бас салхитай хаач явсан бороотой хайрын минь далай хажуудаа бүсгүйгүй халаасандаа би хитээвчхөө хамт яваа майхандаа цаашаа би мэдэхгүй. За уссан. Чүт газа унтраач өгөхгүй бол өчтөр буцалж яхад нь би арц хийсэн чинь нөгөө буцаж дэвэрж гараад хамгийн зааварлалсан. Энд ингээд толт мал үүссэн. Угаасаа арц хийхэд туслах ямар ч шаардлагагүй юм байлээ л дээ. Би л мангартаа зүгээр шууд буцалж яхад нь арц хийгээд дахиж ингэж ойрлуулж гаргаж байгаа. Тэгэл сайхан халуун усанд нутгаад өгч штэ. Отооч нэг жоо хөвшрөөд байгаа юм уу? Эсвэл яагаад ч юм л бол нэг шүл устай, халуун арц, тэгэл гуралтай шүл, борцтой шүл, тэгэл ногоотой шүл мөл идэх болсон байна. Гуанз орсон бол заавал эхлээд гуралтай шүл байна уу, жигсэн гуралтай шүл гэж асуусан. Энэ насных уу эсвэл надад учир байна уу? Зөвж би халбгаа бат. Насных уу, минийх вэ нүү? Нас яваад байна уу? Би эрт хөвшрөөд байна уу? Юу ойлгох байлаа шүү. Юу ойлгох байлаа шүү. Саяхан л 13 таа гэсэн чи одоо 23. Та ядаас хөвшөрч л байгаа бах та. Одоо ингээд газаа бол хаагаад бүр ингээд авчих хэрэгтэй. Тэгэхгүй бол газ өгөөд дээрээс нь энэ авд гал гарах юм бол бас аюултай. Тийм болохоор юм хөглөд ихшгэлж байгаа бол юм аяга болцсон бол ингээд бүр салгаад газар тавьж үзэх шүү. Ер нь бол ганцаараа өргөжтэй аялж байгаа надад бол энэ бол үнэхээр амар юм байна. Яг хөө энэ газ одоо энэ газ байгаа. Энэ газ бол хотод хаас айгуу зарж байгаа. Энэ газ нь 3 хэрэглээний ахуйн газ гэдэг чинь жижиг газ. Яг тийм газыг одоо 3-ыг орлуулсантай хэмжээний дүүцхүүс газ гэж байгаа байхгүй. Тэр хэмжээ нь жоохон хөнгөн. Тэгээ өргөжтэй аялмаар даваа явж айгуу амар юм байна. Заавал 3 ширхэг авч явж яснаас. Тэгэл дээр нь энэ плетхийг ингэ зоож өгвөл эндээ хоолой чинь бус буслах чинь энэ жижиг snowflake-ийн энэ аягандаа бас ингэ тустай аягалчих болно. Тэгэл easy. Тэр үргэлжтэй аялалт бол энэ best юм guys.
Ер нь нэг даарахгүй хөрөхгүй шиг тий халуун юм уугаад бороо ус нэвтрэхгүй нэг цуу тий уц инээтрээ юмтай явахгүй бол ер нь хэцүү шүү. Тэгээ би өөртөө л ярьж байна. Сайн дулаан хувцасл даарж болохгүй, хөрж болохгүй, шөлтөө устай юмаа саяд заа юу очроо. Тэгэхгүй бол чи одоо дахиад нэг өвдөх юм бол яа дахиад ингэж явна гэдэг бол чанга шүү. Аяллаа үргэлжлүүлж чадахгүй шүү дээ би. Тий. Ер нь бол манайхаа ер нь урт хугацаанд ийм ганцаараа өвчтэй аял хийгээд явж байхад хамгийн чухал зүйл бол мэдээж аюулгүй байдал бас эрүүл мэнд удаан хугацаанд ингээд ганцаараа өвчтэй аялаа явж штэ би ч одоо гэрээсээ гараад сар гаруй болчлоо. Тэгээд энэ хугацаанд одоо аяны хувцас хэрэгсэл одоо бороо ус нэвтэрдгүү, салхи нэвтэрдгүү, тэгээд дааруулахгүй, хөөрүүлэхгүй, ядраахгүй байх хэрэгтэй гэж боддог л доо. Тэгээд та хэд угаасаа миний аялын хувцас хэрэгсэл авах хамгийн дуртай одоо ганц хайртай газрыг бол мэдхгүй л үү дээ. Өмнөх бичлэгүүдээр зөндөө үзсэн баг. Тэгээд Швед улсын аяны хувцас хэрэгслийн Монгол дахь албан ёсны цоргаанс төлөөлөгч газар болох Fjallraven брэнд байгаа. Тэгээд үнэг шиг юм юу байгаас тээ. Үнэг шиг лав гэдэг. Угаасаа үнэг шиг гэж угаасаа үнэг. Тэгээд надтай ижлэх юм байгаас тээ энэсээ харах юм бол энэ жоох улаан л хос. Хар үнэг байвал юм бол яг л би гэсэн үг. Тэ одоо миний өмнөд хувцас гэ бүгд ингээл бороо ус хэлний хамгаалттай. Тэгэхээр надад бити санаа зовоороо таад цаадах чи ер нь бол бүрэн тоноглогдсон. Тэгээ бороо ус хэлх нэвтрхэрэг явж байгаа шүү. Тэгээд та хэдийн амжилт хүсье. Оо юу баахан сарлаг ороод ирвэ хөөе. Маа. Энийгэд. Ой. Оо, төч. Камер үтлээ ичлээ хөөе. No! Зөвлөгнүүд ч камер мөргөө ичлээ. Яв цаашаа. Йоо. Камер шууд ирээ мөрөгч шүү дээ. Хүн амт мөрөхгүй л үү тийм сарлагнууд чи. Таан манд бүр ингэж мух хараад тосодох юм. Тэр бүүнөр нэг пойх гадах шиг шнэ ганцаараа явж байгааг мэдчихсэн. Явцгаа та нар. Явцгаа. Оо нүүр өгсөн чи арай бисаа бичээ. Тэгээд дуулна ингэж өгсөн сая ингэж. Тэгсэн чи эрэнгүүдээ шууд ирээд юу камер мөрөгч байна. Явцгаа та нар. Йоо. Бүүнөрөөр ингэ зогсчоод мух харцаагаадах юм. Нүүр өгсөн чи бөксөө өгч идэр. Оо тэр мөр одоо яагаад байгаа юм бэ? Тошин дээр ирсэн. Энэ минь уурал бол бас эвгүй байна даа ой. Тэр нь эвгүй биш үү жоохоо халтыг. Тэр өтөө. Амар харагч на заац. Цаанаха. Тэр нь эвгүйтлээ шүү. Хэдэн сарлагнууд наваа барьж идэх нэ. Эднэр одоо миний дошин дээр ирцээ. Том байцгаана. Фэнийхаа бөкс мөксийг долоогоо томоо яагаад байгаа юм чи. Болооч та нар олны нүдэн дээр. Хөөе. Дошин дээр ирцээ одоо энэ олон түмний нүдэн дээр тэр болцоо та нар. Ичих болчихоо байдгүй хүмүүс үү? Оо. Эмсгадара чагансан ёмо Одам батрин удэш намухан очрлин болзон задос ярухан Одам батрин удэш намухан очрлин болзон задос ярухан Or
гин үү. За, майхны ороогаад үгсээ дууслаа. Тэгээ яг түрүү 30 минутын өмнөөс бүр далайн шуурга ороод ирлээ. Бүр амар салхитай байна. Майхан авш идэгч штэ үе. Тэгээ одоо оройны 8 цаг болж байна. Чимээ сонсогч гин үү? Надад бол ярихад амар хэцүү байна. Гадаа хүчтэй салхитай тэгээд далайн давлгаан чимээ орж ирээд бүр ингэж чихт өнгөнээд амар. Одоо би эндээс ийшээ өөр газар руу нүүж байгаа. Одоо эндээс нэг 3 км зайд орчим далайн эрэгтэйгээ ойролцоо өөр газар руу нүүж байгаа гэсэн. Одоо ийшээ явлаа. Yeah. Wanna be the person that you call up when you're down. Wanna be the first who knows all of your deepest secrets. Дэлхийн өнцөг буланбуурт би очихыг хүсэж байна. Before you missed, Йоо, инаараа. cause I wanna be close to you. Намайг хүлээж авсан хангаад хэлбэ баярлаа. You gotta know. Бүр ингэ хөдөлж чадахгүй нуруу өвдсөн. Тэг өглөө яаж явна гэж бодож байсан юм чи. Одоо ингэ ганц ингэ алхаад ах тэгэл болно шүү дээ. Тэг дам шоктой унтж байгаа. Одоо нар барыг жаргах гэж байна. Бүр дараад байвал дахиад зузаан цамцаа өмсөн. Вау, энэ Монголын хээр тал бүхэн бас ингэ амархан бол байхгүй. Энэ бүх зүйлийг би л шийдэж чадна. Өөр хин ч миний төлөө. Би найзтайгаа бас нүр толж байгаа. Хогоо бити аяараа. Захаа тусан зингэл сууя. Айдуу өсөв гэсэн. Шөнийн 11 цаг болж байна. Төвөөсөө таксидаад Хөө хичайкийн буюу одоо зам машинд Taking my time to be alright. I don't ever wanna be apart. би хотоос явж байгаа. Гуйлны 20 минут л хооллоо. 20 минутын хоол. Нэг алхам тэгэл уушаа. Баг. So put your hand in mine. I will be there every day. Эцэгтэй байгаль дэлхийе хайрлаарай. Хангэрт бас гоё онлоо. Шинэс сайхан. Subscribe дараад лайк дарахаа бити мартаарай. Би тэгээд ивэл та дахиад маргааш өглөө нуур үзүүлнэ шүү. Сав дарч юм. За bye guys.